Монгол хүүхдүүд ой тогтоолтын төрөл дэлхийн 11 рекордыг шинжилэн тогтоосон нь улс төр бүжгэнсэн энэ 7 хоногийн хамгийн гэгээлэг мэдээлэл байлаа. Үүнээс ч илүү гэгээлэг тал нь гэвэл зөвхөн тусгаалan бэлдсэн гоц авьяастай хүүхдүүд биш, харин өмнөө зорилго тавьсан оюуны спортоор тууштай хичээлэгч хүүхэд бүр ийм амжилтыг гаргаж болно гэдэгт байгаамаа. Монголын маань ирээдүйн болсон хүүхэд болгон хэрхэн ийм амжилтанд хүрч болох вэ гэдгийг 7 хоногийн таймдаа бид онцолж байгаамаа. 93 дахь сургуулийн 7 ангийн сурагч хангалын хувьд өнгөрсөн жилээс хичээлийнх нь ачаалал нь эрс ихсэн. Гинэт 18 хичээл орж эхэлсэн үед сурлага нь өмнөхөөсөө муудаж эхэлжээ. Ээж нь хүүгээ оюун ухааны академид давхар суралцуулснаар харин энэ хичээлийн жил сурлага нь эрс сайжирч ангидаа шилдэг нь болоо зогсохгүй ой тогтоолтын баганд өгөгдсөн үгс төрөлд дэлхийн рекордыг эвдсэн амжилтын эзэн болжээ. Дэлхийн рекорд эвдэхдээ нэг хичнээн секундэд хичнээн үг цээжрээ мэдээ тогтоож чадсан амжилт үзсэн. 5 минутанд 50 үг. Монгол үг байсан уу? Тийм. Ер нь хэцүү юу? Хамгийн гол нь энэ техникийг сурахад чамаас өөрөөс чинь гол нь юу шаарддаг? Төсөөлөн бодох, дотроо төсөөлөх чадвар шаарддаг. Ийм төсөөлөн бодох чадвар суухаар тухайлбал зөвхөн хэлний талынхаа хичээл сайн болд юм уу? Бүх хичээлдээ сайжирдаг. Бүх хичээлдээ сайжирдаг. Санглаасаа нэг юм сайн сурч авсан. Хүн нэг юм тууштай яваад тэгээд тууштай тэрнээсээ гарахгүй тэрэндээ хичээл зүтгэд гаргаа явах юм бол амжилтанд хүрдэг юм байна гэдгийг би ойлгож авсан. Хангал хичээлдээ сайжирч байгаа та хэдэд бас өрсөлдөөн сурах хүсэл бий болгож байна уу? Тийм маш их болгож байгаа. Би одоо ер нь зүүдэндээ ч гэсэн хангалаас илүү болохыг гэмрүүдэл зүйд. Тэгэл ер нь их сайн найзууд л та. Тууштай хичээллүүл хүүхэд бүр ой тогтоолтоо маш богино хугацаанд эрс сайжруулж болдог. Үүнд гоц авьяас шаардлагагүй гэж Ганбат өгш ирсэн юм а. Хангал бол 9 сараас эхлээд одоо над дээр 6 сар хичээлж байна. За хангалын хувьд бол тийм гоц авьяастай хүүхэд бол биш. Бусад хүүхдийн ажиллаар жирийн л нэг хүүхэд. Зөв ерөнхий боловсролын сургуулиас давуу тал нь манайх бол хүүхдийн авьяасыг нээж өгдөг, хүүхдийг хөгжүүлж өгдөг, өөрт нь итгэх итгэлийг нээж өгдөгөөр хангал өнөөдөр ийм амжилтанд хүрсэн буюу дэлхийн одоо рекорд эвдсэн сууж байгаамаа. Оюун ухааны академид 2 жил хичээлсэн 10 настай мөнх тулган миний ажил сууж байгаа. Тэгэхээр бид хоёр 6 ширхэг тоог 2-2 оронтой 6 ширхэг тоог хооронд нь үржүүлнэ. Би тооны машинаар мөнх тулган болохоор цээжрээ бодох чаа. Одоо ямар тоо бодох нь өөрт нь харагдаагүй байгаа. Энэ тохиолдолд бид тэр уралдах гэж байгаа юм л да. Тэгэхээр үзэгчид тооны машин хурднуу мөнх тулгын бодолд хурднуу гэдгийг харна. Эндээс жоохон зураг авчих одоо. Бүх тоо таарчин би тэгэхээр тооны машинаар 2 үйлдэлийн дараа мөнх тулгаас бодож дуслаа л да. Тэгэхээр мэдөө ер нь яг хизээнээс ийм чадвар суусан байна. Сурахад жоохон удан л та. Гэхдээ давтаад байвал илүү сайн хурдан сурчна. Ихэвчлэн хичээлийн хоцрогдолтой хүүхдүүд энд суралцахаар ирдэг гэж ойлгож болохгүй байна. Хүүхдийнхээ авьяас чадварыг нээ илрүүлэх, аливааг хурдтай сэтгэдэг, шийдвэр хурдан гаргадаг, өөртөө итгэлтэй болгохоор зорж ирснэ эцэгчүүд ярьлаа. Миний бодоход хүүхдийг маш сайхан задлж өгдөг, чөлөөтэй сэтгэх боломжийг нээж өгдөг гэж би бодож байгаа. Тэгээд нөгөө талаасаа хүүхдийн өөртөө итгэх итгэл, тэгээд хүн болгон амжилт гаргах боломжтой юм байна гэдэг үзэл нь хүүхдийг хөтэлдэг юм байна гэж миний хувьд боддог. Тэгээд миний охины хувьд бол ангидаа нэлээд удаан хүүхэд байсан. Энэ жил өөрийнхөө ангид бага насныхаа ангилалд сургуулийн шилдэг сурагч болоод сая үндэсний аврагт алтан медаль авсанд бол маш том амжилт манай хүүхдийн хувьд. Үнэхээр манай боловсролын тогтолцоо сургалтын ийм аргачлалыг шууд авч хэрэглэдэггүй маа гэхэд нэмэлт хичээл сургалт дамжаануудаар аль болох олон хүүхдийг ийм техникт сургадаг болчихвол Монголын ирээдүй болсон хүүхд залуучууд оюун ухаанаараа дэлхийд үнэлэгдэхэд маш ойрхон харагдаж байна.